та хамтаа сарын нэвтрүүлгийнхаа шинэтгэн дугаард тавтай морил өнөөдөр би хаана юу хийхээр ирсэн гэж бодож байна. Та нарыг харж байгаачлан би цэцгийн дэлгүүр дээр ирсэн байна. Бидний хүсэн хүлээсэн хаврын дулаахан үйлэл ирж байгаатай холбогдуулан гэртээ хэрхэн тасалгааны ургамал тарьж хөрслөлөх талаар хамтдаа сурч авцгаая. Семинар. Цэнэцгийн авнаг орлон тавтай морил. Би сая орж ирсэн чинь маш гоё англиг мөнөртэй тэгээ гоё ярагддаг юм. Та ойм ногоон урлангаа манай үзэгч хүүхдэд танилцуулаад өгөөч. Манай авнаг орлон маань тасалгааны модлог ургамал болон цэцэг үр өрсөлгөө хөлөмжин дээрээ тарьж салбаруудаар худалдаалдаг. Гадна тохижил ургамлын тохижилтын ажлыг бас хийдэг. Хэрвээ таны ургамалд ямар нэгэн асуудал гарах юм бол амин дээр ирээд үзүүлээд асуудлаа шийдвэрлэх боломжтой мөн сервисийн үйлчилгээ буюу дуудлагаар очиж үйлчилгээ үзүүлдэг байна. Бид нар яагаад гэртээ ингэ тасалгааны ургамал тарихтай бол эрүүл мэнд байгууллагын ямар нөлөөтэй юм бол бид нар тасалгааны ургамал тарьснаар нэгдүгээр дагарыг масан цэвэршүүл, чийвшүүлнэ, орчны дууд чимээг багасгадаг, сэтгэл санааг тайвшруулдаг, тайван болгодог гэдэг тасалгааны ургамал тарихын ач холбогдол бас маш их байдаг. Ургамлуудаас шалтгаалаад нусалгаа багтай ургамлууд гэж байгаа. Тэрэнд нь болохоор мөнхрөө, удамбор гэх мэт долларын мод гэх мэт ургамлуудыг 7 хоногт 1-2 удаа бусад ургамлуудыг 2-3 удаа ослно. Мөн ургамлаа өдөр болгон шүрших хэрэгтэй. Шүршихтэй штэ. Цэцэглэн ургамлыг үл яг цэцэг рүү шүршиж болохгүй. Энэ навчид ургамлыг үл ингээл навч руу ингэж ийм манан үсгэж ингэж шүршүүл илүү ургамлын өсгөлт хөгжилтөнд илүү эргээр нөлөөлдөг. Цэцэг ургамлыг тарихад тохиромжтой цаг гэж боддог бол яг одоо тарихад яг тохиромжтой сар улиралд нь яг хэзээ байдаг вэ? Тасалгааны цэцэг ургамлыг ерөнхийдөө жилийн 4 улиралт бол тариаж болно. Гэхдээ ургамлынхаа төрлөөс шалтгаалаад янз янз байдаг. Тэгээ намар хаврын улиралт бол модыг тарихад илүү тохиромжтой байдаг бол тасалгааны ургамлыг бол ер нь бол аль ч улиралт тарьж болно. Тасалгааны ургамлыг бол хавар бордвол илүү тохиромжтой байдаг. За, одоо хоёулаа үрслэгээ савн суулгаж үзье. Өмнө үрслэгээ суулгаж үзчихсэн үү? Үзчихсэн. Өмнө хамд улаан лалны үрсэлгээ хэлчихсэн. Үзчихсэн. Одоо хоёулаа ингээс хойлонгийнх суулгах чамд товрууш буюу аз жаргалын модыг суулгах байгаа байхгүй юу? Одоо ингээс сав үрслэгээний савныг суулгацсан болохоор хоёулаа үрслэгийнхаа сав ингэж яваа сурлаад өгнө гэсэн. Хоёулаа үндсээ гэмтээхгүй байх юм бол. За, одоо хоёулаа савнда хүрсэ. Дорн сүрэн тавьчих. Савныхаа ингээд баг 4/1 ч юм уу. Ингээд хүрсээчнэ гэсэн. Болно. За, тоол өөрсдөө ингээд зөвл аваад эндээс нь марчгаад татаарай за. Нэг амтны өрөө авчирч байгаа юм. Ингээд сав үстэн ингээд гэр шингээс сул энэ үү? Хүрслээ чинь. Жаа чанга. Ингээд жоохон сул болгочих цаа. Хөрсөө ингэж унгаажгаад ингээд татчихна гэсэн. Ингээд нэрэ. Гарч ингээд гарч. За. Авчгаа. Яг зөв. За гэж. Аа. Лэрэ малисаа үндэстэй энэ тий. Хөрсөө ингэж тарж үзчиход. За ингэж барьчаал. Хажуугаар нь хөрсөө өчнө гэсэн. Ургамал маань яг яаж харагдах нь юу гэдгийг ингэж харж чаад суулгана л гэсэн. За. Энэ амар мэдрэмж шаардлагатай юм байна тий. Тий. Ингээд амттай болох. Гэртээдэг вайны шилэнт дээр ингээд үрсэлгээ хийгээд тарьж байгаа ямар учиртай юм бол террариум гэдэг нь болохоор жижиг бичил цэцэрлэг гэсэн үг. Дотор нь болохоор ерөнхийдөө шүүстийн төрлийн мөн
үндэс багтаа ургамлууд байдаг. Тийм болохоор ийм шилэн савнд ерөөдөө асуудалгүй ургачдаг. Тэгээд орчинд аягүй гоё декор, гоё өнгө үзэмж нэмдэг. Одоо би сая ингэж харахад кактусны төрлөн их байд юм. Тэгээд ингээ бөөрхий кактус л та. Тэрийг харсан чинь ингээ миний нэг тийм дурсамж сэтгэлэлтэй ингээ би ингээ 5 дугаар ингээ захтаж юм манай бага ингээ багш маань кактус амир тагтууссан гоё. Тэгээд ингээ бичлэгэн дээр харахаар ингээ цөл төвчөөс хүн тэр кактусыг ингээ урт жадчих юмар амгуудаа жадлаад талцын аваад идсэн гоё. Тэрийг манай ангийнхан харчаад ингээ тушиж өзнө гэж тэнэгтээ эзчихгүй юм. Оо яна. Тэгээ багшд баригдаад багш хүний хайрын цэцэг идлээ танартай яаж байгаа ингээд багшд тэгж баригдаж тахилжсэн юм байна. Цэцгийн мандуугаас өөр юу тарьж исэн бэ? Мандуугаас өөр. Өмнө өвөрцөө тарих гэж үзсэн юм байна. Тийм үү. Тэгээд улаан тал тарьжсэн. Зэн ойл тарьжсэн. Нөө юм тарьж. Дандаа хүсийн аваад тарьжсэн. Би бас 8 дараа ингээд тараас тарьж үзчихсэн шүү дээ. Тийм орсон. Ургасан. Би нэг зуныхаа амралтаар хөдөө өвчдөг гэсэн байхгүй. Хөдөө очоод тэгээд нэг тарвсны үр авчгаад тэгээ хөдөө тараас тарьж үзчихлээ. Тэгээ намар гэсэн чи хөөхөн ингээд юм баг 20 хэдэн 23 4 ширхэг тараас ураас. Өгтөө. Тий. Малын бууц мууцтай хөрсөө холж байгаа л тэгээл нэг хамгаалах жижигхэн хашаа барьж байгаа хөдөө байсан учраас нэг мал ороод идчих байхгүй ч удаа. Ялгаа ямаа идчих байх тий. Тэгээ дотор нэг хөрсөө игээд тэгээ тарвсныхаа үрийг штэ жижигхэн үр байгаа штэ. Уруугаараа нэг жоохон ингээд доошоо дарж нэг иймэрхүү дарангуудаа үрээ игээл тэгээ болцсон. Тэгээ нэг 4 ширхэг үрээр тарьсан. Тэгээ яг ингэж яг мөлхөө ургам шиг ингэж мөлхөж ургах юм билэ. Антинкс Шарсныхан доор ингээд жижигхэн тарвас гарч ирд юм билэ. Миний дээр улаан талаас нэг шардуу нэг хонхон цэцэг ургаж байгаа. Тэгээд цэцгүүд нь дэлбэнүүд нунаа тэгээд дундаас нь нөлөөлж авч эхэлчихсэн. Амттай байсан. Миний гадаа амттай. Ингээд тарвас маань том болоод ирэхээр буслаа айгүй их орд юм билэ. Тань тий. Өөрөө нэг шөөслөг ургамлуулахаар айгүй хөслөл юм билэ. Одоо ингээд би тэр мандуу тарьж байгаад ингээд амар ногооны нэрэг ингээд одоо мэдрэмж өгсөн байхгүй ингээд амар гоё хөрхэн том ингээд ургамал ингээд ногоонууд нь гарч ирэл л та гоё яхана гэд тэгээ минер өгсөн байхгүй надаа. Тэгээ дахиад таримаар санагдаад энэ бол одоо ургамал чинь ингээд дотор төрөлтэй тэр нь өөртөө ингэсэн энерги өгдөг гэж би нь бол бодсон шүү дээ дүүгүн. Одоо ингээд тарьж байгаа ургамлаа ингээд гоё ургаасаа гэд магтаад ингээд өдөр болго ингээд ургалт ингээд өсөлтийг хараад ингээд баясаад ингэх юм бол ингээд ургамал маань эзэндээ ингээд талархаад тарьж байгаа үндэ аз жаргал бэлгэлнэ гэж бүр сайн ургадаг гэсэн. Ургамлаас сэтгэл санаанд айгүй сайн эргээр нөлөөлдөг, оюун бодлыг зэгцэлдэг, анхаарал төвлөрөлтийг сайжруулах гэд маш олон давуу талтай. Яагаад энэ флориста ажилладаг вэ? Цэцэг ургамал тарихад ерөн айгүй сонирхолтой, айгүй гоё идэг болохоор тэгэл гоё санагддаг ингээд өдөржингөө ингээд гоё цэцэг доон зоогоод өдөржингөө хүчил төрөгчээр салаал. За ингээд товруушаа суулгачлаа юм хиймхүүс. Одоо л ингээд товруушаа суулгацсан байгаа шүү дээ. Товруушаа суулгацсан юм чи шууд тусланаа гэсэн үг ингээд шинэ хөрсөн туурай хөрсөн хийсэн байгаа болохоор энэ хөрсийг энэ өртлөнчийг ярал өртлөчийг авахар айгүй сайн усалж өгнө. Ийм шүү саунд нэг 200-аас 300 мл бас хийвэл болох. Одоо ингээд би амар төсөөлдөг хөвгт тахгүй юу? Амар төсөөлдөг. Одоо ингээд амтан ч өөрсөн гэсэн сэтгэл зүй байх шүү дээ. Тэр шиг оромглоос сэтгэл зүй тарьж яд юм бол сэтгэл зүйтэй ургамлын нэг магтаал ингээ гоё ургаж ийн гээл тэгээд автсан ингээ илүү гоё ургаад ингээ эзнийхээ дуулаг сонсоод ингээ бүр ингээ эзэндээ аз жаргал бэлгэлээгээд бүр гоё ургадаг. Одоо л өрсөлдгийг эзэм чин дараагийнхаа зүйлээр орох уу. Ургамлын бордоо гэж юу юм бол ургамалд ямар нөлөө ашигтай юм бол ургамал ургаж байгаа хавцтай ингээд хөрс маань маш олон эрдэс тижээлээ ингээ алддаг. Тийм болохоор ингээ нэмэлтээр ургамлын бордоо хийж цэцэглэлт ургалтын ерөөдөө дэмждэг гэсэн үг. Ургамлын бордооны хувьд бол манай төрийн худалдаалагдж байгаа нь азот, кумин, миракл гэсэн бордоонууд гэдэг мөн ургамлын
тухайн бордоныг ургамлынхаа стресснээс гаргах, ногоон масын дэмжих, ургал төсөлтийг сайжруулах тийм өргөтэй. Гүмний бордоо бол цэцэг ургамлыг стресснээс гаргах, ургал төсөлтийг дэмжих, ерөн ямар ч ургамалд илүү тохиромжтой. Ер нь нийтлэггүй гүмний бордоогоор борддог. Miracle азотыг бол цэцгэлдэг ургамалд ерөөдөө төлхөө ашигладаг. Хоёлаа цэцэг боож үзье. Цэцгийн цэцэг боож үзчихсэн үү? Өнгөөсөө бодож үзэж байгаагүй. Тэгээд би одоо ээжтэй миний цэцэг боохгүй та надаа ихэнх боохын заад. Миний цэцгээр жижиг цэцгийн баглаа гэсэн үг шүү дээ. За. Жижиг цэцгийн баглаанд бол нэг 2 юм уу 3 цэцэг байхад бол ерөөдөө хангалттай. Цэцгийг болохоор сандгаа таваагаар бодож шүү за. Яагаад? Хоёлаа ингээ ромашка тэгээ нэг жаргал зөвлөн жаргал гэдэг шиг л. Гэт 2 сарны нэг ромашка ямар харагдчих. Гоё. Мөн тий. За хоёлаа цэцгийг нэг иймэрхүү ингэж барьж чад. Илүүлж чад. Скотчтэй шүү дээ. Гоё цагаан өнгийн ромашка ингээ DC цэцэгтэй амар адилхан байдаг байхгүй юу? Тэгээд ромашкагийн бэлгэдэл яг ямар утгатай юм бол нэг аз жаргал, хайр нэг өнгөнөөсөө шалтгаалаад ер нь янз янзын бэлгэлтэй юм лээ. Өчтөд энийгаа ингээд ингэнгүүтэй. Ингээд базаа ингэсэн. Чигэдээ юм болгоцсон. Ингээд батцсан. Тэгэнгүүтээ энийгаа хоёлаа ингээд скотч цэцэн байгаа. Тэгэнгүүтээ энийгаа ингээд тойруулчих. Тойруулаад энэ дээр нь хоёлаа ингээд цэвэрлэе. Скотчоор нэг дарчих. Доотлыг ингэж тайрчгаад. За хоёлаа одоо ингэнгүүтээ цаасаа ингээд тавьчих гэсэн. Гурвчлаа тэнгүүд ингээд барьшилж шүү. За. Тэнгүүдээ энийгаа шин татаад энэ дээр ингээд амархан байлгахын үднээс өөл ингээд тогтоочих за. Тэнгүүдээ ингээд энэ талаа шинэ энэ биш энэ тал руу. За ингэнгүүдээ ингэж барьж чад. Ингэж шүү за. Тэгээд ингээд гараараа янзлчихна гэсэн. Бацсангаа дахиад ингээд скотчт. Одоо хоёлоо тууцаараа тууцлах нэ. Цэцэг бантыг хийж чадах уу? Окей, харахгүй маань. Энэ дөр үдээс л хийж чадах юм. За чинь бантыг хийж хараарай за. За. За одоо юм бас. Байна. За. Хөө отгийг шүү дээ. За би одоо нэвчээ та. За тэг. За цэцгээ. Эндээс ямар ромашка ах вэ? Энийг. За. Миний цэцэг муухайчудаа гэж амар боддог та яах вэ? Гоё л нөө. Голчгүй гэж хэлсэн та. Яалаа гоё бон за. Босныхаа дараа л ямар болж үйдгийг харах нь шүү дээ тий. За. Баглаа. Одоохондоо. Одоо ийм болсон зүгээр нэг жоохон хөөрхөн хэлбэрт оруулаад ингээд бацчихж болно за. За одоо ингээд яг ингэж барьж яснаа. Ингээд. За. Атилч. За ингээд. Яг хөөрхөн цэцэг болоо. Манай болормоо ихчийн боссон цэцэг юм гойсон байна. Харин миний боссон цэцэг гойсон байна. Энэ цэцэг байхад цэцээсээ амтах юм бол энэ бол гоё л болт юм байна. Тэгээ би анх удаа гэж болохоо жоохон туршлагагүйтэй л баачлаа. Гэтэ хөөрхөн болсон байна уу? Гоё. Тийм. Цэцэг одоо Мартин 8 гэж болохоор ээж дөө.
гэж боддог. Өнөөдөр надад уран бүтээлийн талаар зөндөө тайлбарлаж ойлгуулад цэцэг хэрхэн байгааг зааж өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн дугаараар хүүхдүүд та нар гэртээ хэрхэн тасалгааны цэцэг тарих өөрт хэрэгтэй мэдээлүүдээ авсан гэж найдаж байна. Цэцэгчин хийсэн нэг үсгтэйгээ хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараа уучлаа. Баяртай.